За сайн бацгаана уу залуучуудаа хандаж нэг зүйлийг хэлье. Гэр бүл болох гэж битгий яараарэ гэж хэлгээд байгаа. За тэгээд яагаад битгий яараарэ гэдэг байгаа вэ гэхээр сүүлийн үеийн судалгаараас харахад одоо хит их одоо гэр бүл зохиох нь бол одоо ажиглагдаж байна. За ингэснээрээ мэдээж гэр бүл одоо гэр бүлийн асуудал, гэр бүлийн нийгмийн асуудал бол нэлээд хөндөгдөж эхэлдэг байгаа шүү. Тэгээд залуу нас гэдэг ер нь бол их сайхан нас шүү дээ, тийм ээ залуучуудаа үзэж харах, туршлага хоригдлуулдаг, сурч хөгждөг, өөрийгөө нээж таньдаг одоо ийм хамгийн гоё эрх чөлөөтэй үе байдаг. Тэр энэ насаа яг энэ чигээр нь гоё дурсамж өнгөрүүлээрээ авч яваарэ гэж хэлдэг байгаа байхгүй юу. За тэгээд гэтэл яг энэ насн дээр залуучууд маань одоо гэр бүлтэй болж одоо аав ээж болоод одоо амьдрал зохиогоод эхэлждэг. За ингэснээр ихтгэхийн том хариуцлага үүрэг одоо танд орж ирдэг. Ингээд амьдралын тэнцвэртэй байдал чинь алдагдаж эхэлдэг юм аа гэж хэлгээд байгаа. За тэгэхээр яг одоо энэ залуу насны гоё үе дээр өөрийгөө ойлгоод тэгээ зорилгоо тодорхойлоод одоо мөрөөдлөө тодорхой болгоцсон би дааж амжилтанд хүрэх гээд ингээд сурч тэмүүлэх гэсэн тийм гоё үе дээр хүүхэд болчдөг. Сайн ихнэр нөхрийн үүрэг гүйцэтгэдэг болдог. За цаашлаад бүр хөргөн бэрийн үүрэг гүйцэтгэдэг. Тэгэл ингээл амьдралын асар том асуудал ар араасаа гарч ирдэг. За тэгээд найз нөхөд ер нь энэ залуу нас гэдэг чинь сэтгэл зүйн хувьд ч гэсэн насны онцлогийн хувьд өөрийгөө бүрэн илэрхийлэх, хүлээн зөвшөөрүүлэх гэсэн ийм хүсэл эрмэлзэлтэй нас байдаг. Гэтэл энэ үе дээр нөгөө найз нөхдөйгээ уулзах, чөлөө цаг энэ гэдэг тийм сонирхол бүх зүйл чи хязгаартай болж ирнэ. За тэгэл хувийн орон зайгүй юм шиг мэдрэмжийг авч эхэлнэ. За тэгэл цаашлаад ерөөсөө олон зүйлүүд амьдрал тухайн тий би бинийг хардна, сэрдэн ингэснээрээ үйл итгэх байдал одоо ингээ газар авч эхэлнэ. Тэгээд бүр одоо өдөр тутамд болдог нэг зүйл бол санхүүгийн дарга нэмэгдэн хүүхдээ тэжээх, хоол хүнс одоо идэж уух зүйл, байр унааны зардал гэл тий маш олон зардлууд ингэж гарч ирнэ. За өөрөөсөө гардна өөрийгөө хүүхдээрээ ээжж хүүхэд гаргацсан өөрийгөө эхнэрээ нөхрөө за ингээд олон асуудлууд ар араасаа цурна шүү дээ. Ингээд та мэдчихэе тий. За ингээд мэдээж гэр бүлийн харилцаанд одоо ингээд магадгүй хэрэгтэй тий 10 жилээсээ ч гэдэг юм уу маш эрт нэгдүгээр курсээсээ ч гэдэг юм ингээд цуг амьдраад цаг мөч болгоно ингээд цуг байгаа л хамтдаа байсаар гал бие биенээсээ залхаж эхэлдэг. Холдмоор санагдах ийм мэдрэмжүүд хүртэл гарч ирдэг. Энэ бол зөвөр би цохоод яриад байгаа зүйл биш. Энэ бол амьдралдаа би байгаа зүйл. Бүр цаашлаад судалгаагаар баталсан байгаа байхгүй юм судлаачид энэ зүйл. За тэгээд над дээр ирж байгаа миний сургалтанд хамрагддаг улсуудаас хүртэл харахад дандаа ийм асуудал. Ер нь сургалтанд хамрагдж байгаа гэр бүлүүдийн ихэнх асуудлууд хит эрт гэр бүл болсон л асуудал байдгийг шүү гэж хэлмээр байна. За тэгэхээр энэ бүх зүйлийг одоо сая миний ярьдаг энэ зүйлүүд бол гэр бүлийн дотоод уур амьсгалыг одоо хүйтэн халамжгүй дотургүй болгодог байхгүй юу? Мэдээч тэгнэ зү тий тань бодоод үзээ. За халамжгүй дотургүй ийм уур амьсгал бий болоод байгаа. За цаашаа гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн өмчрөл, салгалт гэд байгаа гол шалтгаан нь бол юу вэ гэхээр ерөөсөө цаг нь болоог байхад л амьдралын том ачааг үүснэ оршоод байгаа байхгүй. Энд л байгаад гэж судлаач хүний үед би хараад байгаа юм. За тэгэхээр ер нь манай монголчууд чи их айхтар усуд байсан гэж ярьдаг шүү. Тэгээ ер нь ингээд монгол гэр бүл судлаачийн хувьд ингээд судлаад хараад үзэхэд уламжлаач гэсэн эргүүлээс өгөхөд хэдийгээр манай монголчууд эрт одоо гэрэлдэг байсан гэж үздэг боловч одоо айлын хүүхдүүдийн заяа уураг төрөл холбож байгаа одоо хүүхдүүдийн тухайн гэр бүлийн хүмүүжлийн за нас боловсролыг нь маш нарийн харж одоо судалдаг байсан. За тэгээд тэрч бүхэл эрэгтэй хүн 25 наснаас хойш одоо гэр бүл зохиовол амьдралын гол шийдвэрийг одоо гаргах юм ухаан одоо суудсан байдаг суун гэж одоо үздэг байсан. За тэгээ эмэгтэй хүнийг болохоор эмэгтэй хүний бие сэтгэл зүйн хувьд одоо төлөвшөж байж сайн эзэгтэй сайн их болдог гэж үздэг байсан байхгүй. За тэгээд энэ гэр бүлийн ийм нарийн юутай уламжлалтай ийм байсан. Тэгэхээр эргээд бас энэ талаа бас судалж харах үзэх нь бас зөв байх тийм ээ. За бүр шинжлэх ухааны үүднээс нь аваад үзээ л да тий.
За залуу насндаа гэр бүл болоход эрсдэлтэй гэж үздэг байгаа шинжлэх ухааны талаас. Яагаад гэвэл гэр бүл төлөвлөлтөөсөө ч гэсэн төлөвлөлтөө. За судалгаагаар 18-аас 24 наснд гэр бүл болсон хосууд маань салах магадлал 30-аас 40% гэж гарч ирсэн. За мөн 18-аас 24 наснда гэр бүл болсон эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгааг харахад сэтгэл гутрал, ганцаардал, амьдралыг аливаа хямралыг даван туулах чадвар сул гэж гарч ирсэн. Өөртөө итгэл нь алдагдсан гэх хэмжээний юм судалгаа гарч ирээд байгаа байхгүй. За харин нөгөө шинжлэх ухааны үднэс нөгөө гэр бүл төлөвлөлтийн нас гэдэг байгаа шүү тий. Нас ахигдсан буюу 25-аас 30 наснд гэр бүл зохиоход гэр бүлийн дотвортой байдал сэтгэл ханамж эрс нэмэгдэж байгаа бол ажиглагдчихж байгаа юм л да. Тиймээс юу гэж байна гэхээр эрт гэр бүл болохгүй байх нь зөв шүү гэж хэлээд байгаа. Тэгэхээр улсууд гэр бүл болохгүй болохоо би ганцаардаад байна. Ганцаардмал байна. Хүнтэй суухгүй гэдэг энэ хүмүүс гэр бүл болооч хүүхд гаргаач гэдэг байна гэдэг ингээд байна. Энд дээр та өөрөө л ухаалаг байр суурь хүлээлтийг бий болгох хэрэгтэй. Өөрийгөө сайн мэдэр. За би дааж амьдрахын чадварыг өөртөө суулга. За харилцаанд суралц хүүхэнтэй харилцаа гэр бүлийн тэр нарийн тийм харилцаануудад суралц. Та ганцхан өөртөө харилцаад цаашлаад гэр бүлтэйгээ өөр орчинд өссөн тий шал өөр орчинд хүмүүжсэн өөр хүн дурлаа тэр хүнтэй амьдран тэрний ар гэр ээж аав гэд тий өрх гэр бүлүүдийн хоорондын харилцаа маш өргөн хүрээнд харилцаа явагдана. Тийм болохоор харилцаанд сайн суралц. За сэтгэл зүгээ төлөвшүүл. Амьдралынхаа мөрөөдөл зорилгыг тодорхой болгох. Тэ чи ямар амьдралыг хүрч байгаа, яаж амьдрахыг хүсэж байгаа энийг тодорхой болгох. За тэгээд гэр бүл болох гэдэг бол цаг нь ирэхээр чи зөв хүнтэй зөв үед зөв замаар учирдаг юм шүү гэж хэлдэг байна. Тэгэхээр яарвал зам яараагүй бол гэр бүлд хүрэгдэг юм шүү. Тэгэхээр залуучууд минь гэр бүл болох гэж битгий яраарэ гэж хэлье.